Сайн мэцэн үү багш нараа. За Classroom Google Classroom-ын танилцуулга хичээл эхний хичээл. За тэгэхээр Google Classroom-ын бүтцийг тэгээд яаж бүртгүүлэх вэ? Ангиа хэрхэн үүсгэх вэ гэх талаар эхний хичээл маань орно. За тэгэхээр Google Classroom-ыг бид нэг анги гэж бодчиход болно. За жишээлбэл энэ ногоон бол нэг анги гэдэг. За энэ хоёр хэсгээс бүрдэнэ. За эхний хэсэг нь бол цэнхэр буюу багшийн хэсэг. За энд яг үгээр багш нар байна гэсэн үг. Нөгөөд нь болохоор сурагчийн хэсэг. За энийг юу гэж ойлгох вэ гэхээр энд сурагчид байна. За тэгээд сурагчид маань за энэ олбор шар хэсгээс харилцах нь тийм. За нөгөө талд бол энэ цэнхэрт багшийн хэсэг байна. Энд бол яг үгээр нэг багш үжилнэ. Багш эхлээд энэ ангийг үүсгэнэ. За тэгээд ангийг үүсгээд сурагчтай дуудаж нэмж оруулна. За тэгээд одоо мэрэгжлийн багш байлаа гэж үү, биологийн багш байлаа гэж үү. За 7А ангийн адралаа тий. За тэгвэл анги өдөрцөн 7А ангийн багшнаас энэ хүүхдүүд маань биологи төр имиж нь үгүй юу гэдгийг мэдхийн тулд биологийн багшинаас урьдчилж болно гэсэн үг. Тэгтээ багшийн ирэхээр хүүхдүүдийн анхны тий. За иймэрхүү байдлаар нэгийг хянаж за хичээл явуулах виртуал анги гэж ойлгоход болно гэсэн үг. Тэгээд нэг талд багш нар сурагчид нөгөө талд багш нар сургуулийн захирал байж болно. Сургуулийн захирал хүүхдүүдийн хянахыг хүсч ивэл ингээд өөр эсвэл нэг анги үүсгээ тий 7 анги үүсгээ бусад багш нараа ингээд нэмжиж болно ч гэдэм үү тий. Янз бүрийн байдлаар ангиа зохион байгуулах боломжтой юм гэсэн. За тэгээд мөн сурагчид дээр эцэг эхүүдийг нэмж болно. За тэгэхээр энэ сурагчийн эцэг нь хянан гэх юм бол энийг яг үгээрээ тухайн сурагчийн аккаунт дээр эцэг эхүүдийг хянагчаар тавина гэсэн. Тэгэхээр одоо энэ эцэг хүүхдийнхаа юу хийж ин те юу хийхгүй байгааг хянаад явах боломжтой. За ийм систем юм аа. За тэгэхээр одоо аккаунтаа нээхийг үзье. За хоёр янзаар нээж болно. Нэг нь болохоор Google дээрээ Google Classroom гэж чийд Classroom-ээр нэвтэрч болно. Нөгөөх нь бол Gmail-ээрээ нэвтрээд Classroom-д дуудаж болно. За би Gmail-ээр ингээд хаягаа бичээд кодоо бичээд нэвтрээд оръё. За Gmail-ээр орлоо. Gmail-ээр хамт аппликейшн хэсэг дээрээ таад энэ дэр Classroom гэдэг гарч болно. За эсвэл Classroom гэдэг ингээд харахад шууд нэвтрээд орж ин тээ. За энэ аппликейшн хэсгийг би нэвтрээд оръё. За энэ бол Classroom-оор шууд орчих болно гэж ойлгож байна. За Google Classroom гэдэг утга юм бол дахиад ингээд нэгдэж ин тээ шинэ цонхтуудад. За энэ Classroom дээрээ одоо та нарт бол хоосон байх. Гэхдээ багш нар маань Classroom-ыг ихэнх ашигладаг да. За минийх төр ингээд олон үүсгэх сангууд байна. За энэ дээрээ join гэх юм бол танаа хүүхдүүд чинь энэ дээрээ дараад нэвтрээд орно. Анги үүсгэх анги дээр create class гэдэг бол та яг өөр анги үүсгэн гэсэн үг. За create class гээ та ангиа үүсгэлээ. За энийг ингээд зөвшөөрөх үү гэд зөвшөөрлийг гарч ирж байна. За тэгэхээр энэ цонх гарч иж байгаа. Хамгийн эхлээд ангиа үүсгэнэ. За 7А анги. За section хэсэг дээр ангиудын мэдээлэлтэй тий section бичиж болно. За 2020-оос 2021 онд үүсгэлээ. Оны ангийнхан гэсэн үг тий. За энэ дээр subject дээр бас мэдээллүүдээ бичээд ангийнхаа өрөөнийхөө номерыг бичиж болно. За би нэрийг бичихгүй үлдээе. За тэгээд create. За ингээд уншаад шинэ анги маань үүсэн гэсэн үг. Бидний нөгөө нэг сая ярьсан энэ ногоон виртуал анги маань үүслээ. За ингээд 7 анги 2020-2021 он тий. За тэгэхээр энэ class code гэж байна. Энэ class code нь яг үгээр ингээд дарах юм бол join хийгээдсэн шүү дээ тий. За тэгэхээр join хийгээд байгаа. За class руу дахиад оръё.
танаа хүүхдүүд чинь join хийж байгаа зү. Join хийгээд энэ кодоо тавьж энэ кодоо хоолоо тавьчихаар хүүхдүүд чинь энэ кодоо бичээ саяны анги руу чинь join хийгээд яваад орчих боломжтой гэсэн үг. За энэ бол линк шүү. Ингээд full screen-ийг харуулна гэж харах нь. За ингээд хүүхдүүд урих эхний алхам нь энэ. За ингээд тэр анги руу чинь энэ кодоор нэвтрээд ороод ирэх боломжтой байна гэсэн. За тэгээ энэ хэсгийг харах юм бол энэ дээр дарахаар таны үүсгэсэн ангиуд гарч ирнэ. За 7 анги дээр та орсон байна. Stream гэдэг бол энэ яг ингээд Facebook-ийн профайл шиг нүүр хэсэг шиг тийм. Энэ background зургийг сольж болно. Эндээс нэг тийм сольжээ. За юуны чиглэж болно тий. За энэ ном сурч ийн. Хайн уусаа байсан тийм. За энэ дээрээ та пост бичээд бүх хүүхдүүд юм уу эсвэл хүүхдүүдээ сонгоод явуулчих болно. Тэгээ файл ямар нэгэн файл оруулах бол Google Drive, link, файл, YouTube оруулаад пост хийж болно гэсэн. За тэгэхээр сайн байцгаана уу. Энэ класс номер хичээл явна. Тийм үү? Тэгээд пост оруулчлаа гэсэн. За тэгмүүд хүүхдүүд нь доор коммент бичиж болно. За миний ихний пост ингээд ороод ирлээ тий. За дараачихан class work гэдэг. За class work энэ хэсгээр бол та хүүхдүүддээ create гэдэг хичээлээ үүсгээд явах боломжтой гэсэн үг. За энийг дараагийн хичээлээр үзнэ. За people гэдэг. Энэ хэсгээр бол миний түрүүн яриадсэн сурагчдыг өрөх, багш нарыг өрөх. За энэ дээр бол ангийнхан багш юм уу, мэргэжлийн багш нар ингээ өрчиж болно. Энэ дээр юуг ирчих гэхээр мэйл хэмжин. За Gmail-тэй бэжиж өргөдөд ороод ирнэ гэсэн үг. За энэ дээр бол хүүхдийнхээ Gmail-ийг бичээд ороод ирж болно. Эсвэл энэ дээр нэг линк копидод ороод ирэх боломжтой гэсэн үг. Invite link. За эсвэл нөгөө код ч юм байна шүү дээ. Stream дээрээ class code гэдэг. Энэ кодыг копидж аваад хүүхдүүд рүү явуулж болно. За ингээд багш сурагчид гээд анги маань үүслээ. За grades гэдэг хэсэг дээр бол яг үгээр сурагчдын чинь давсан дүн оноонууд гарч ирнэ. За энийг гинэлэн хичээлүүд тавиад явсны дараа харж болно. За ингээд манай анги маань үүслээ. За бэж байгаа. Энд бас нэг асуудал байгаа. Багш нар ингээд оронгууд минийх дээр англиар харагдаж байна те. Тэгтэл бусад хүмүүс дээр орсоор харагдаад иж магадaltaй. Тэр тохиолдол яах вэ гэдэг. За би гэлс хэлээсэл адах юм. Тэгээд үргэлжлүүлээ. За хэлээ салжглаа. За зарим багш нар тэр ингээд орсоор гадардаг. За тэгэхээр ингээд ажиллахад айгуу өвхтэй байдаг тийм. Тэгхийн бол та бүхэн 3 цэг дээрээ дараад 3 зураас дээр дараад хамгийн доотлын настройки гэдэг тийм. Дээр нь дараад за тэгээд профайл хэсгийнхаа accurate настройки гэдэг энэ хэсэг дээрээ дараад за хажуудлын нэг дэний гэдэг шүү дээ. Personalization гэдэг энэ хэсгээр ороод доошо гүйлгэхээр язык гэдэг энэ хэсэг байна. За энэ хэсэг дээр оронгуудаа энийг English болгоод United States. За энэ хэсгийг ингээд дарах юм бол бидний класс за нэг refresh хийжээ. Англи хэлтэй болчихно гэсэн. За англи 7 орлоо. Буцаад англи хэлтэй болчихлоо. Энэ яг үгээр зарим багш нарт тохиолдод үүдэг асуудал учраас орууллаа. За ингээд бидний англи хэлтэй classroom маань нэгдээд дараагийн хичээлүүд тавьдад бэлэн боллоо.